Дараагийн бичлэгтээ тавтай морил. За би оройтсан ч гэсэн 3 сарын 20-ны тухай бичлэгээ оруулъя гэж бодож байна. Ингээд маш онцгой өдөр гээд эртнээс яриад исэн болохоор бас хүлээж байгаа хүмүүс байгаа хаа гэж бодож байна. Тэгээд 3 сарын 20 маань ерөнхийдөө бол өдөр шөнө тэнцдэг өдөр гээд хэлсэн байгаа. Энэ 3 сарын 20-ны оройны 18 цаг 01 минутанд ер нь бол тэнцэж таарах юм билээ. Энэ бол Японы цагаар, Японы байдлаар ярьж байгаа шүү тийм. Яг хөө ерөнхийдөө 21-нд ихэнхдээ болдог. Энэ жил 20-нд таарж байгаа. Тэгээд одоо газар нутаг, нар одоо мандах, шингэх гээд ингээд газар нутгийнхаа байрлал, улс орны одоо өөрсдийнх нь цагийн зөрүүгээд бүх зүйлээс бас жоохон өөр байж магадгүй шүү. Тэрийг бол би сайн мэдэхгүй байна. За тэгээд энэ өдөр нар ихц зүүнээс яг мандаад яг баруунд ингэж шингэж таарч байгаа юм байна. Яг юугаараа чухал өдөр гэдгийг болохоор дэлхийн ертөнцийн сансар огторгой ертөнцийн хамгийн одоо жил эхэлж байгаагийн эхний өдөр. Одоо манайхаар бол 1 сарын 1 гэсэн утгатай ийм өдөр учраас чухал онцлог болж таарад байгаа байхгүй. Тэгээд энийгээ дагаад энерги ч гэсэн маш ихээр өөрчлөлтөнд орж 2024 оны энерги албан ёсоор гэх юм уу та одоо 2025 оны энерги рүү ингэж шилжиж өөрчлөгдөж орж байгаа энергийн маш том өөрчлөлттэй өдөр гэдэг утгаараа онцлог шүү гэж хэлээд байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ нөгөө жилд 4 тийм чухал өдөр байдаг юм байна. Нэгт нь болохоор бидний нөгөө мэдэх 1 сарын 1-ний өдөр яг бидний хувьд бол албан ёсоор шинэ жил эхэлж байгаа тий 2025 оны 1 сарын 1 бол албан ёсоор 2025 эхэлж байгаа гэсэн үг болж байгаа. Хоёрдугаарт нь болохоор 1 сарын 29 буюу энэ өдөр хятадын шинэ жил гэж эхэлдэг өдөр учраас чухал өдөрт ордог юм байна. За тэгээд дараад нь гуравт нь болохоор 2 сарын 3 бас энерги ингэж солигдож өөрчлөгддөг чухал өдөр юм байна л да. Тэр нь болохоор ерөнхийдөө их дэлхий байгаль дэлхийн хувьд шин эхлэл болж байгаа гэдэг утгаараа юм билээ. Тэгээд дөрөвтг нь болохоор яг одоо маргааш болох гэж байгаа 3 сарын 20-ны өдөр буюу сансар огторгойн дэлхийн ертөнцийн одоо шинэ жил эхэлж байгаа эхний өдөр юм гэсэн тийм утгатай. Тэгээ энэ өдөр бол бусад өдрөөсөө хамаагүй хүчтэй энерги явагддаг өдөр гэж байгаа байхгүй юу? Тэгээ 3 сарын 20-ны өдөр нь сансар огторгойн одоо тэ энерги өөрчилж шинжилдэг тийм спешиал онцгой өдөр учраас энэ өдрийг ухтаж 2024 оны бүх энерги 2025 он руу шилжин өөрчлөгдөж за тэгээд хуучин зүйлийг дуусгаж шинэ эхлэлийг тавих тийм гараа болж байгаа гэдэг утгаараа онцлог шүү гэж хэлж байгаа юм билэ. Тэгэхээр энэ их хүчтэй энергийг ашиглаад тэ өөртөө бид нар ямар боломжийг бий болгож болох вэ гэх тэ ямар зүйл сайн сайхан зүйлийг өөртөө одоо татаж дуудаж болох вэ гэдэг тухай ерөнхийдөө жоохон дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Тэгээд маргаашийг хэрхэн яаж өнгөрүүлэхээс шалтгаалаад 2025 он чинь ямар байх вэ гэдгийг харж болох үст тийм чухал одоо тэгж хэлсэн ч баг ингэж нөгөө буруутахааргүй тийм чухал өдөр юм шүү гэж бүр хэлсэн байсан. Тийм болохоор та бүхэн маань бас энэ өдрийг зөв зүйтэй гоё ашиглаад аваасай гэж бодоод бас оройтсан ч гэсэн оруулж гэн. Тэгээд хамгийн чухал нь энэ өдрийг бид нэр хэрхэн яаж өнгөрөөж энэ өдөр юу хийхээс хамаарат 2025 оны ерөнхий бэс нь яг харагданаа шийдэгднэ гэж хэлж байгаа учраас тийм чухал онцгой гэдгийг нь бүр тодтогч хэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл яаж өнгөрөхөөс таны бидний 2025 он маш их хамаарна гэж ойлгож болно. За тэгвэл энэ 2025 оныг өөртөө хамгийн одоо сайн сайхнаар байлгахын тулд 3 сарын 20-нд юу хийх хэрэгтэй вэ гэхээр 6 зүйл байгаа байхгүй юу. Тэгээд та бүхэн маань энэ өдрийн энергийг ашиглаж тэ зорилгоо хамгийн сүүлийн одоо 2025 он дуусах хүртэл хэрхэн биелүүлж одоо гүйцэтгэх боломжтой вэ гэдгээ бас маш сайн бодоод үзээрэй. За тэхийн тулд нэгдүгээрт нь болохоор шин зорилго гаргаж бичээрэй гэж байгаа. Шин зорилго 1 сарын 1-нд зориулаад бас бид нэр одоо зөндөө олон зорилго бичсэн байх. Гэхдээ одоо шин зорилго бичээд өөрийнхөө нүдэнд харагдахуйц газруудаар хадаад ингээд наагаад орхороо мөн байнга ингээ хардаг утасныхаа нүүрэн дээр ч юм уу ингээ бичээд үлдээдэг ч юм уу ерөнхийдөө бол
байнга харах тийм шин зорилго гаргаж бичээрэй гэсэн байсан. Тэгээд нүдэнд харагдах газараа ингээд хадах нь ямар учиртай гэхээр одоо тэрийгэ байнга ингээд харж өөртөө дасгаж далд ухамсартаа тэрийгэ бүр ингээд оруулах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Нэг ёсондоо манифест хийж байгаатай адилхан гэсэн үг. Тэгээд сайн төсөөлж бодоод маргааш 3 сарын 20-нд тэрийгэ давтаж уншсан ч юу нь бол болно. Гол нь ингээд зүгээр бодоод өнгөрөх биш, цаасан дээр хамгийн гол нь буулгаараа гэсэн байсан. За тэгээд хоёрт нь болохоор энэ өдөр эмхэлж сэгцэлж за тэгээд гол нь ийм зүйлийг хаяна гэдгээ бас тодорхой бичээрэй гэж байгаа. Эд зүйл дээр ч хамаагүй тий хаях хэрэгтэй юм байвал одоо жишээлбэл хуучин цүнхэ хаянч гэдэг юм уу. Хуучин цүнх, хуучин одоо юу гэдгийг те хэрэглэхгүй байгаа ийм зүйлүүдээ хаянч гэдэг юм уу. Мөн ингэж боддгоо боломж гэдэг юм уу те эд зүйл ганцхан эд зүйл дээр биш тарих толгой одоо сэтгэл санаа одоо бодол юу гэдгийг бидний дотор байгаа нэг ёсондоо тэр бүх зүйлээ зүйлдээ одоо цэвэрлэгээ болгож хаях зүйлээ бас бичнэ гэсэн үг. Ер нь тэгээ өнөөдрийг хүртэлтэй дургуйч гэсэн ингээд танд хүчлээд төвчээд яваад исэн ямар нэгэн зүйл байгаа бол ер нь бол орхихоор шийдэх нь хамгийн зөв болох юм гэж бодож байна. Тэгээд энэ маргаашийн энэ өдрийн энергийн хүчээр орхих шийдвэр гаргах юм бол бас илүү амархан байх боломжтой. Тийм болохоор өөрийнхөө тарих оюун бодол юу гэдгийг сэтгэл санааг ер нь бол гоё чөлөөлж өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн гэр орондоо тий хэрэгтэй хэрэггүй зүйл байвал цэгцэлж янзлаад аль болох өөрийнхөө тархинд ч бай, сэтгэл зүйд ч бай, гэр орондоо ч бай байгаа зүйлдээ орон зайг бий болгож өгснөөр дараагийн одоо шин зүйлүүд багаар ингээ бүр орж ирнэ гэж байгаа учраас юмыг орхиж ингэж өөрөөсөө салгана гэдэг бол ер нь бол жоохон хэцүү ч гэсэн шин зүйл хүлээн авахын тулд хийж байгаа зүйл шүү. За тэгээд шин зүйл хүлээн авах эхлэл болж байгаа учраас гэж ингэж бодож чадах юм бол бас илүү амархан байх юм болов уу гэж бодоод байна. За тэгээд 3 дугаарт нь болохоор өнөөдрийг хүртэл хийж байгаагүй зүйлээ бас маргааш туршиж үзээрэй гэж байгаа. Энэ их сонирхолтой юм билээ. Яагаад гэвэл энэ өдөр аль болох шин зүйл хийх те шин зүйл хийхээр яадгүй хүний сэтгэл санаа ч гэсэн гоё ингэж догдолдог, бас ингээл жоохон сандрал явагддаг. Ерөнхийдөө бол таны энергит маш их тийм өөрчлөлт орно гэсэн үг шүү дээ. Тийм болохоор таны одоо энергийн хэмжээ өсөж аз нэмэгдэнэ гэсэн үг. За тэгснээрээ таны бодож байгаа санаж байгаа зүйлүүд чинь ч гэсэн биелэх магадлал өндөр болно. За тийм болохоор та бүхэн маань маргааш гоё тийм өмнө хийж үзэж байгаагүй зүйлээ бас туршаад үзээрэй. За тэнгүүд жоохон одоо юу туршиж үзнэ гэд хэцүүгээр бити бодороо мэдээж том зүйл туршиж үзсэн ч болно. Хамгийн одоо амархан жижигхэн зүйлүүдийг ч гэсэн туршиж үзээд өөрийгөө гоё хөгжилтөө гоё энергиэр байлгаж болно шүү дээ. Жишээлбэл одоо идэж үзээгүй зүйлээ идэж үздэг ч юм уу те очиж үзээгүй газраараа очиж үздэг ч юм уу алхаж явж үзээгүй газраараа алхаж явж үздэг ч юм уу ердөөсөө хамаагүй жижиг шин зүйл одоо туршсан ч болох байхгүй юу. За тэгээд дөрөвдөөс нь болохоор хамгийн жаргалтайгаар хамгийн өөрөөсөө ялгаруулж болох гоё энерги гаргаж бусдад гоё үг хэлж талархаж өөрийнхөө бүр хамгийн гой сайхан энергиэр маргаашийг өнгөрүүлэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр аль болох сөрөг зүйлээс хол байж уур бухимдал, хэрүүл маргаан, гомдол юу гэдгийг тийм уу муухай зүйлүүдээс зайлсхийж чадах юм бол өнөөдрийн амьдралыг илүү өөрчлөхөд хялбар зам одоо нээгдэж ирнэ гэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо нүүр дүрэн инээмсэглэлтэй тий дуртай хувцас өмсөөд гоё үнэртэй усаа түрхээд өөрийнхөө хамгийн одоо гоёор өнгөрүүлж болох тэр өөрийгөө бэлдээд жижиг гэлтгүй одоо ямар ч зүйлээс аз жаргалыг мэдрээд ингээд нэг тийм сайхан энерги л аль болох өөрөөсөө ялгаруулад ингээд өнгөрөх хэрэгтэй шүү. За тэгээд өөрийнхөө хамгийн дуртай нэг өдрөө төлөвлөж бас үзэрэй гэж байгаа. Энэ болохоор маргааш одоо амархгүй байх юм бол одоо дуртай зүйлээ хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би одоо амархгүй юм чинь дуртай зүйлээ хийж чадахгүй нэ гэж тэрэнд ингэж нэг хямралгүйгээр за би тэгвэл хагасаа юм уу бүтэнсээ өдөр амарх юм чинь бүтэнсээ өдөр амархтаа би ийм зүйлийг туршиж төлөвлөж хийж үзье гэд бас тэрэндээ гоё догдолсон сэтгэл зүй бий болгож чадах юм бол тэгэл болж байгаа гэсэн үг байхгүй юу. Ингээд энэ өдрийг
ингэж одоо энерги өндөр аль болох хамгийн гоёороо өнгөрөөж чадах юм бол таны далд ухамсарт блоклогдсон байгаа зүйлүүд чинь бас тайлагдах боломжтой байхгүй юу? Хүн ер нь тэгээд өндөр энергитэй байх тусам та яг өөрийнхөө хүснээр амьдрах боломжтой гэдэг энэ угаасаа нөгөө тат хүчний хамгийн гол хэлдэг зүйл шүү дээ. Тийм болохоор та хэр их өөрөөсөө өндөр энерги, гой сайхан энерги ялгаруулж чадна. Таны одоо бодод санаж байгаа, хүсч мөрөөдөж байгаа зүйл илүү биелэхэд хялбар болно гэж хэлдэг байгаа тийм. За тийм болохоор та бүхэн маань аль болох маргаашийг зөөлөн дулаан гоё энергиэр өнгөрөөхийг хичээгээрэй гэж хэлмээр байна. Тавт нь болохоор чадвал өглөөний наранд ингээд гоё өөрийгөө ээгээд те өглөөний наранд алхаад, байгальд алхаад маргаашийн нэг өдрийг маш гоё идэвхтэй эхлүүлээд идэвхтэй өнгөрүүлээрэй гэж байгаа. За тэгээд 6-ад нь болохоор 3 сарын 20 маань ер нь бол нар ингээд хоньны ордон руу ингэж шилжиж орж байгаа байхгүй юу? Хоньны орд гэдэг нь одоо нөгөө гэр хаус гэсэн үг байхгүй юу? Тэрлүү ингэж шилжиж орж байгаа учраас яг тэр дотор нь болохоор галын элемент хамгийн их байдаг юм байна л да. Тийм учраас галынхаа эргэн тойрон газ, плитик байдаг юм уу те өөрсдийнхөө хэрэгэлдэг зүйлүүдэд маш гоё эмгцэгцтэй байлгаж, цэвэрхэн байлгаж, за тэгээд лаа асааж аль болох гоё тайван амгалан цагийг өнгөрөх хэрэгтэй шүү. За тэгээд эдгээр 6 зүйлийг та бүхэн маань ингээд хийгээд үзчихлээ. За тэгээ маргаашийг маш гоё өнгөрөөчлөө. За тэгээд тэрнээс цаашид бас яах вэ гэд ингээд бодож магадгүй. За тэгэх юм бол 2025 онд ямар бодолтой юуг ухамсарлаж цаашид одоо 3 сарын 21-ээс те нэгэсэндээ яаж амьдрах хэрэгтэй юм бэ гэдэг ямар бодлоор амьдрах хэрэгтэй юм бэ гэдэг талаар хуваалцъя. Хамгийн гол хэлж байгаа зүйл нь болохоор юунаас илүү өөртөө итгэлтэй байж өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч мөн өөрийгөө сайн танаагүй мэдээгүй бол тэрийгэ өөр бусад хүнээр дамжуулж бас анзаарч мэдэж өөрийгөө соо шинээр танаарай гэж байгаа байхгүй юу. Тэгээд шин үзэл бодол, шин одоо үнэт зүйл гэдэг юм уу тийм зүйлээ ч гэсэн тодорхой болгож илүү их одоо нүдэ нээж амьдрахыг зорих хэрэгтэй шүү гэж байгаа. Тэгэд энэ дэр бас нэг зүйлийг анхааруулж хэлэхэд шин зүйл гэд ингээ хэлчихэр шин зүйл рүү бас хит их битгий улаараарай. Яг хөө мэдээж шин зүйлийг эрэлхийлж хайж ингэж өөрийгөө илүү их сурч боловсруулж ингэж дэвшилтэй амьдрах нь одоо зөв ч гэсэн хит бас туйлширч болохгүй шүү гэдгийг анхааруулж байгаа. Хит бас туйлшраад ингэхээр хүн яадгүй өөрийнхөө одоо яг үндсэн нөгөө хуучин өөрт байгаа үнд зүйлээ өөрийнхөө гол үзэл бодлыг бас гээх магадaltaй учраас тэгж болохгүй шүү гэдэг тал дээр анхааралтай байгаарай. За тэгээд бас одоо шин зүйлийг хайж эрэлхийлж зорихосоо өмнө өөрийнхөө яг би гэдгийг хамгийн түрүүнд бас эмхэл цэгцэлж би яг яаж амьдрмаар байгаа гэдгээ тодорхой болгох нь бас зүйтэй болов гэж би бодож байна. Тэгээд ер нь хүн өөртөө шударга аль болох үнэн амьдрах гэдэг бол ерөөсөө юунаас илүү чухал юм шиг санагддаг болсон. Одоо энэ олон зүйлүүдийг шат судлаад ингэ явж хахаар ер нь бол хүн өөртөө шударгаах хэрэгтэй юм байна. Өөртөө үнэн амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг бол юунаас илүү одоо ойлгоод байгаа. Тийм болохоор та бүхэн маань гэсэн өөртөө шударгаж, өөртөө хамгийн гол нь маш гоё үнэн байгаараа гэдгийг хэлмээр байна. Тэр нь одоо юу гэж байгаа гэхээр үнэхээр хиймээр байгаа зүйлээ хийж өөрийнхөө яг ямар байгааг сонсож, дээрэс нь нүднээс алдаж одоо үйлдэл зүв байх ёстой гэдэг үг байдаг штэ. Тэрийг бас маш сайн санаж хийж агаараа гэж хэлмээр байна. Одоо ингээл бусдын нүдэнд маш гоё байгаад бусдад харагдахгүй үедээ ингээд та худлаа авах юм бол тэр чинь ингээд зөрчилдөх байхгүй юу. Тийм болохоор тэрийгэ ч гэсэн маш сайн анхаарч тунгааж бодож цааш урагшлаарай гэж хэлье. Хүн тэгээд нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд нэг ерөнхийдөө бие даасан хинээс ч юунаас ч одоо хамаарч ингэж сэтгэл зүйн одоо дээш доош савлахгүй ер нь таны сэтгэл зүйд юуш нөлөөлөхгүй болсон байхад бол маш хүчтэйгээр урагшилж чаддаг юм шиг санагддаг. Тийм болохоор 2025 оноос бүгдийг өөрөө сонгож хийдэг өөрийнхөө яг тийм хүснээрээ амьдрч болох цаг үе амьдрал болгохын тулд хүчтэй энергийг
зөв зүйтэй ашиглаж, хамгийн гол нь зөв зүйтэй ашиглаж чадвал ерөөсө болохгүй зүйл байхгүй гэж байгаа байхгүй. За зөв зүйтэй ашиглана гэхээр яг яаж байгаа юм гэхээр хин нэгнийг буруутгаад тий энэ ийм учраас ч юм уу энэ надад ингэсэн учраас ч юм уу би ингэж амьдарч байна гэд ингээд бусдад буруу хийх одоо та өгнө. За бусдад та хэрэг гомдолтэй, бусдаас хэрэг одоо гомдол нэхэн тэгэх юм бол ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. Танд ерөөсөө одоо энергийн ямар ч нөлөө байхгүй. Тийм болохоор зөв зүйтэй гэдгийг тодтогч хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь түрүүний хэлсэнтэй бусдын нүдэнд ч далдч таны үйлдэл зөв байх хэрэгтэй. Тэгээд тэгжээс танаас одоо нөгөө зөв энерги гэдэг чинь ялгарна. Зөв эерэг энерги гэдгийг хүн өөрөөсөө ялгаруулж чадчихвэл байгаль дэлхийтэй яг тэр энергиээр холбогдож тэрний хүчийг ашиглах боломжтой гэж байгаа байхгүй юу. Сайн ойлгуулах гүн гүнзгий утгатай зүйл яваад байгаа. Тийм болохоор та бүхэн маань одоо яагаад миний ингээл хүсэл бодоол хийгээд байгаад идэг зүйл маань юу нь болохгүй байх вэ гэхээр таны дотор нэг юм бас болохгүй л байгаа гэсэн үг. Би үрдэж дүгнж боддог байхгүй. Одоо ингээл ямар нэгэн байдлаар болохгүй зүйл ингээл гарч ирэх юм бол энэ яагаад болохгүй байна гэхээс илүү энэ зүйл надад одоо юуг ойлгуулах гэдэг нь миний дотор яг ямар нэг одоо бас болоогүй зүйл байна да тий. За тэрийг маань ойлгуулах гэдэг нь юу юм болоо гэл ингээд бодож тунгааж чаддаг болсон. Тийм болохоор тэгээд ирэхээр ерөөсөө хүн бусд руу бас ингэж буруу өгөөд эннээс боллоо тэрнээс боллоо гэдэг зүйлийг нэг их хэлхээ болчих тийм билээ. Тийм болохоор аяндаа бас ингээд таны бодож байгаа зүйлүүд байгаагаар айгуу гоёор ингээд зөвөр биелээд ингээд яваад идэх юм шиг. Одоо учиргүй л ингээд шууд бүх юм ингээд алга уруулсан юм шиг гоё болчихгүй ч гэсэн ер нь бол маш өөр болдог шүү. За тийм болохоор та бүхэн манаас энэ дээр маш анхааралтай бодолцож хандаарай гэж хэлье. За тэгээд бас 2025 онд хийж болохгүй нэг зүйл байна гэж байгаа. Энийг бас анхаарах хэрэгтэй юм билэ. Энэ болохоор би ийм учраас энийг чадахгүй ч гэдэг юм уу тий. Би угаасаа толгой муутай учраас ийм юм хийн гэж юу яадیں ч гэдэг юм уу тий. Нэг тийм сөргөөр өөртөө ямар нэгэн нэр оноож өхөө болох хэрэгтэй гэсэн байсан. Ямар нэгэн бас шалтгаан тоочгоо болох хэрэгтэй гэж байгаа. Бид нар чинь өөрсдийнхөө амьдралын гол дүр юм чинь тий. Та бид өөрсдөө шалтгаан тоочих юм бол одоо тэгээд яах болж ийна гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Тийм болохоор чадахын тулд би юу хийж болох вэ те? Энэ зүйлийг би биелүүлэхийн тулд яаж урагшилж чадах вэ гэдэг юм. Арай өөрөөр нэг бодоод үзэх хэрэгтэй. За тэгээд өөрөө өөрсдийгөө анхаарч халамжилж те өөрөө өөрсдийгөө чухалчилж дээрэс нь зөв эерэг энерги гаргаж ингэж амьдрч чадах юм бол ер нь бол амьдрал гоё ингэж өөрчлөгдөж бүх зүйл чинь таны хүсний дагуу ингэж хөдөлж эхэлнэ гэж байгаа юм чинь та бүхэн манаас энэ маргаашийн энергийг аль болох өөртөө зөв зүйтэйгээр ашиглаж чадвал гэж бодож байна. За тэгээд эргэн тойрондоо аль болох ер нь бол өөртөө хайртай, таныг одоо хайрлж сонгосон, өөрийг чинь үнэлдэг, хүндэлдэг, ойлгодог тийм хүмүүсийг аль болох байлгаж хүрээллээ бий болох гэдэг юм уу те. Үнэхээр өөрийнхөө одоо хамт байж харилцан дэмжиж чадах тийм хүмүүсээр ингэж хүрээллээ бий болгоод тэгээд одоо тэгэх юм бол угаасаа хүнээс ингээд тэр хүмүүстэйгээ харьцах ч гэсэн тийм сөрөг мэдрэмж төрөхгүй юм чинь танд эерэг хандлага, эерэг мэдрэмж өгөх учраас хамтдаа ингэж бас урагшилж болох байгаа байхгүй юу. Хүрээллээ бас маш гоё зөв бий болгоорой гэж байгаа. За тэгээд одоо өөрөө ингэж хайртай шүү гэж ингэж сонгож хүчилж хүнийг сонгох биш. Таныг үнэлж хүндэлж яг чин сэтгэлээсээ хайрлж гинүү гэж таныг сонгож байгаа хүмүүсийг сайн ингэж анзаарч бодж үзээрэй гэж байгаа байхгүй юу. За тэгээд та бүхэн маань өөрсдийнхөө ер нь бол ингэж амьдрмаар байна би яг гэсэн тийм нэг тодорхой зорилгоо ингэж гаргаад тэгээд 3 сарын 20-ыг ер нь бол аль болох аз жаргал дүүрэн эерэг энерги дүүрэн өнгөрөөгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд бичлэгийг маань сонсон та бүхэндээ маш баярлалаа. Маргаашд нь амжилт хүсье. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.